Студент лед төслийн эхний шатанда санхүү эдийн засгийн их сургуулийн 25 баг төслөө ирүүлж, 2 дугаар шатанда 10 багийн төсөл шалгарсан юм. Өнөөдөр эдгээр төслүүдээс шилдэг 3 төслийг шалгарууллаа. Санхүү эдийн засгийн их сургууль нь волонтер фэр сайн дурын үзэсгэлэн ярамгийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил бол эрэг нөлөөллөөр гангарын урайнд ор төслийн уралдаан хэлбэрээр бол зохион байгуулагдаж байгаагаа онцлог. Оюутнууд нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтын хүрээнд олон санал дэвшүүлжээ. Тухайлбал, РИ өсөлт багийн хувьд байгаль орчиндөө ээлтэй байх, мөн тэгш ус байдлыг бууруулахад анхаарч хүмүүсийн өмсдгүй шүүгэндээ хадгалдаг хуучин хувцснуудыг хэрэгтэй хүнд нь түгээж өгөх зорилготой төсөл санаачилжээ. Энэ тэмцээний ач холбогдол нь гэвэл хүүхдүүд сайн дурын ажил хийх хүсэлтэй байдаг. Гэтэ нөгөө нэг яг нөгөө санхүүгийн хувьд асуудалтай ч юм уу тийм одоо эсвэл хамтарч ажиллах хүмүүс олоход хэцүү байх ч юм уу тийм асуудал тулгардаг. Яг тэрийг нь шийдэж өгж байгаагаараа маш том ач холбогдолтой болж байгаа. Нийгмийн төлөвлөгөө чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа учраас манай Хайпэ компани бол ивент гэж ажиллаж байгаа. За мөн түүнчлэн бас энэ удаагийн ивент дээр бид нэр энэ оюутнуудаа шалгарсан төслийг санхүүжүүлэхээс гадна нийт оюутнуудаа манай компани дээр цалинтай дадлага хийх боломжийг бас олгоод энэ оюутан залуучуудаа энийг бол уриалан ажиллаж байгаа. Студент лед төслийг үр дүнд хүргэх, цаашаа доктортой хэрэгжүүлэхэд дэмжиж ивент тэтгэгчээр цахим төлбөр тооцооны экосистем бүхий High Payment Solutions компанийн High Pay Application мөн Apu компани ажиллаж байна.